бид нарыг одоо ингээ юу ч мэддэггүй улсууд гэж одоо мунхрууд юм уу яад юм байх. Энийг би ингээ харуул л да одоо энэ краны усаас энийг чинь тэр улсууд очиж байгаа юм да гэрт очиод за танах краны усны одоо шинжилээд өгье гэж байгаа. Тэгээд ингэж гоожуулаад ингэж краны уснаас аваа ийм барьчихад одоо тэр чандаанаас ийм гаргаж барьчихад энэ чинь бол одоо химийн шинжилгээ ухаанд ер нь төрөвчийн 100-д л ийм байсан. Тэгээд одоо танууд харалт одоо энэ чинь ингээд тэр улсууд чинь нэг ийм харж танай ус ийм байж байна. Одоо тийм 2 сая шүүлтүүр ав гэдэг шүү дээ. Иймэрхүү төрлийн туршилтанд төөрөгдөхгүй байхыг шинжлэх ухааны актиамаас анхааруулж байна. Онлын хувьд тайлбарлахад одоо бидний хамгийн сайн гэж уугаад байгаа одоо юу гэдгийг одоо савлсан уснаас ярих юм бол одоо юу гэдэг тэрэлж ус хожирт ус энэ төр бол маш хэмжээний тийм одоо тундас гарна. За тэгвэл өөр бусад уснууд бол эрдэс багтаа уснууд бол одоо тэр ялгараад байгаа юмнууд нь баг гарна. За өшөө бүр кока гэж бид нар хамгийн их уудаг тий одоо аршаан энэ бол бүр замраа өгөх юм гарна. Тийм учраас дотор нь агуулгадж байгаа элементүүдийг тэр агууламжийг эрдэсийг л одоо тэр салгахад тэр эрдэс ихтэй байх тусмаа тэр үүсэж байгаа тундас маш их гарнаа л гэсэн үг. Яг шууд утгаараа шууд хамааралтай. Энэ ялгарч байгаа хэмжээ нь усны эрдэсээс шууд хамааралтай. Энэ утгаараа эрдэс маш багатай байх юм бол за магадгүй нэрсэн усыг үзээд за хамгийн зохимжтой гэж хэлээд идэг одоо эрдэс нь одоо бага за туулгалын усыг ч юм уу үзээд за дахиад аршаа усыг үзэх юм бол яг энэ дээр яг тэр хэмжээнүүд чи яг л тэр аршаа усын одоо кокаг авчираад үзлээ гэж бодох их хэмжээний тундас ялгарна. За бидний хамгийн сайн гэж магтаад байгаа хамаагүй гадны орн гадаадаас оруулж ирсэн хамгийн сайн гэдэг усыг тухайн хүн хэрэгэлдэг байлаа гэж тэрийг үзэхэд ямар хэмжээний тэр тундас ялгарх нь. За нэрсэн усыг ч юм уу борооны ус ч юм уу за хамаагүй хамгийн бага эрдэстэй усыг аваад үзэхэд юу ялгарх нь гэд ингээд яхаа өөр гараад ирнэ. Тэр туршлиж байгаа хүмүүс бол тэгж үзүүлэх хэрэгтэй. Зохимжтой хэмжээгээр эрдэсийг агуулсан ус бол одоо электродиализын аргад оруулахад юу одоо нэмэх хасах цэнэгтэй электрод тэр дундуур гүйлэхэд бол эрдэсүүд нь ялгараад ямар нэгэн хөвмөл байдлаар юм уу өнгө үүсгэгдэг юм уу тундас үүсгдэг юм уу тийм задрал явагддаг. Энийг хүн одоо юу гэдгийг одоо тухайн хөрөмжийг зарж байгаа хүн чиний ус чинь ийм шар өнгөтэй болчихжээ, цагаан өнгөтэй болчихжээ, тундас үүсчихжээ, юм дээгүүр нь хөвж гинэ гэж ингэж тайлбарлаад байгаагаас болоод би ийм бохир усыг уугаад байна гэж хүмүүс үзэж байгаа. Иймэрхүү төрлийн туршилтанд төөрөгдөхгүй байхыг шинжлэх ухааны актиамаас анхааруулж байна.